Үзэгчтэй хоёр амгалаг айлтгая үзэл бодлын зөрөг нэвтрүүлгээ шууд та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Миний өнөөдрийн зочин бол түүхэн ухааны доктор, дэд профессор Батүлзийн Баатар хүү. Тэгэхээр таны Монгол гэр тайлбар толийг бол харж ирсэн байна. Зарим нэгэн сонин сэтгүүд өгчөөсөө ярилцлагыг бас уншиж ялаа. Өөрөө чинь фэйсбүүкийн хуудасаар бас орлоо. Тэгээ өнөөдөр би таныг өнөө үеийн залуу түүхчдийн төлөөл гэж урьж байгаа учраас таны өөрөө нэрлэдэг хуудасаар чинь нэг асуулт тавьмаар байна. Таны хуудас нь шүү дээ. Та өв соёлоо мэдхүү гэдэг. Та түүх соёлоо мэдхүү. Та түүх соёлоо мэдхүү гэж байгаа. Бид нар мэдж байгаа юу? Яг уу өнөөдөр яагаад би та түүх соёлоо мэдхүү гэдэг асуулт тавьсан бэ гэхээр түүх соёл гэдэг бол өөрөө ямар ард түмний том хүмүүжил байдаг. Өнөөдөр Монголд миний хамгийн эмзэглэдэг нэг зүйл бол монголчууд их боловсрал их ярьдаг л да. Боловсрал. Харвардд төгссөн хүн бол ерөөсө бурхан. Монгол төгссөн хүн бол одоо юу гэдэг юм. Тийм ээ. Өөрөөр хэлбэл хүнд боловсролоос илүү хүмүүжил маш чухал. Хүмүүжил. Хүмүүжилдээ суурилсан боловсрал байх ёстой. Хүмүүжилгүй боловсрал бол өөрөө асар их эрсдэлтэй. Ийм хүчин зүйл. Хүмүүс ярьдаг чинь боловсрал. Тийм учраас та түүх соёлоо мэдхүү гэдэг чинь асууж орхичоод мэдэхгүй гэвэл одоо мэдээч гэж. Гэхдээ та тэрийг тэгж нэг тийм хүчлэхгүй байж тээ. Та түүх соёлоо мэдэх ёстой энэ төр гэж хэлэхгүй асуугаад орхитг нь яаж байгаа юм? Яг уу энэ бол яг уу нөгөө таны асуудгаар зөвхөн нөгөө тийм мэдээллийн чанартай. Одоо юу гэдэг юм бэ? Мэдээллийн чанартай зүйлийг л одоо тавьж байгаа. Түүх соёлын өвтэй холбоотой. Монголчууд бол өөрсдөө асар баялаг ийм түүх соёлын өвтэй ард түмэн л дээ. Тэрийг харамсалтай мэддэггүй. За тэгвэл хоёулаа дараагийн асуулт. Би жоохон яаруулаад ирж магадгүй. Гэхдээ өв соёл, түүх соёл яаж хүмүүжилд нөлөөлж байгаа? Өнөөдрийн бид нар тэгвэл түүх соёлыг мэдэхгүй яснаар их хүмүүжилгүй болж байна гэж дүгнэх гээд байна да. Яг хоо би нэг жишээ хэлээ л дээ. Монгол хүн өнөөдөр яаж одоо таны хэлээд байгаа хүмүүжил таксины жолооч надад хэлсэн л дээ. Нэг таксины жолооч. Нэг гадаадад 2 жил амьдраад ирж байгаа нэг эмэгт монгол хүн нисгээс такси өрөө дотор явж байгаа гинэ. Тэгээ тэр хүн юу ярьсан гэхээр таксинд суугаад яармгаар явж байгаа шүү дээ. Нисгийн загвнаа яармаг. Энийг юу гэдэг вүлээ гэх нэг гэрлүү заасан баг. Гэр. Гэр гэдгийг та мэднэ шүү дээ. Би гэрт өссөн. Гэр гэдгийг та мэднэ. Гэтэл нөгөө тэр хүн яасан гэхээр энэ дугуй цагаан юмыг юу гэдэг вүлээ гэж гэрийг хэлж байгаа. Энэ юу вэ гэхээр тэр хүнд ийм өвчин тусчлаа шүү дээ. Гэр бол өнөөдөр бол юу гэх юм? Соёлын өв юм уу? Эсвэл одоо агаарын бохирдол гаргадаг тийм утаа байгуулдаг тийм ядуу айлын орон сууц юм уу? Энийг бид нар ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болчиход байгаа. Гэтэл тэр хүн юу гэсэн гэхээр энэ дугуй цагаан мийг өгдөг лээ. Өөрөөр соёлын өвийг одоо тэр хүний ойлголтоор бол тэр чи одоо асар тийм буруу ойлголт гэх юм уу юу гэх юм бэ? Би бол тэрийг ойлгохгүй байгаа байхгүй. Яг тэр буруу ойлголт. Би бол юу гэж бодож байгаа юм бэ? Тэр буруу ойлголт гэхээсээ таны сая хэлдэг өвчин тусцсан гэдэг шиг одоо нэг тэмжигтэйхэн Монголын аж амьдрал, Монголын аж ахуйгаас холдсон хүн болох гэж тэр залуу хүүхдийн хийр хэлэл байна л да. Гэтэл киргизүүд, гэтэл казакууд, гэтэл өвөр монголчууд энэ гэрийг чинь бидраас булаагаад авчлаа. Бидний дад үзээд шүү дээ. Гэрийг. Гэтэл гэрийг энэ одоо 3 ард түмэн чинь соёлын өвгөд өмчлөө тавлаа. Гэхдээ Монгол гэр чи одоо манай Монгол улсын ЮНЕСКОгийн дэлхийн соёлын үнэт өвд чинь Монгол гэр бичигдэлтэй Монгол улсын нэрийн өмнөөс бичигдсэн байгаа. 2013 онд ЮНЕСКОгийн соёлын өвд бол төлөөлийн жагсаалтанд Монгол гэр бүртгэгдсэн. Яагаад ЮНЕСКОд бүртгэгднэ гэдэг чинь одоо манайхан нэг юм ойлгодог. Шагнал юм шиг юм ойлгодог. ЮНЕСКОд бүртгэгднэ гэдэг чинь 2003 оны ЮНЕСКОгийн соёлын бие төсвийн конвенцэд Монгол улс 2005 онд нэгдэж орсон. Өөрөөр хэлбэл өөрийн нутаг дээрх соёлыг хамгаалах үүрэгтэй Монгол улс. Өөрөөр хэлбэл гэрийг Монгол улс хамгаалах ёстой. Хамгаалах үүрэгтэй. Би 2010-ад 12 оны үеэр нэг
Өрөнгө аймгийн Баталцын суманд судалгаагаар явлаа л та. Гэр судлах гад. Яг намайг судалгаагаар явж явах үед тийм нөгөө ой анги гэж ярьд юм байлээ. Өөрөлдвөл нөгөө тийм шалгалт явжсэн. Энэ ямар учиртай гэхээр уулын нойтон модыг огтлоод гэрийн хан юу идэг. Хан хийдэг, өн хийдэг. Нойтон модоор. Гэтэл нойтон мод огтлох өөрөө хуулиар хориотой. Тэгэхээр юу гэж нэхэр тэр мод огтлж байгаа хүн модны хулгайч болчихж байгаа байхгүй юу? Нэг талаас нь харахаар. Нөгөө талаас нь харах юм бол энэ хүн бол мод Монгол гэр урлаж байгаа урлаач болчихж байгаа. Тэгэхээр тэр дорж гэдэг хүн нөгөө цагдаа сэргийлэх баригдал явж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүн өөрөө Монгол гэр урлаач уу эсвэл модны хулгайч уу? Энийг Монголын төр өөрсдөө шийдэж өгөх хэрэгтэй байна. Ийм хэцүү байдалд орчихсон. Таны сая үгэнд нэг айхтар үг байна л да. Энд чинь хулгайлаад авчихлаа гэд хэлж штэ. Тэгтэл одоо өнөөдөр бид нар юугаар харж ш телевизээр харж байна. Наад бид нар энэ гэр хоол гэд нэрлэлчээд байжсэн чинь дэлхийн ингэж ийн гэд европчууд гэрийн маань барьж штэ. Зарчмын. За яг тэр чигээр нь ханын ингээд матаад л хатаагаад л тэрхгүй байна л да. Тэгэхээр ерөөсөө бид нар энэ өв соёлоо бусдаар хүлээн зөвшөөрүүлэх өөртөөхөөрөө байлгах гэдэг чинь юу юм? Яг таны хэлсэн шиг ЮНЕСКОд бүртгүүлснийг шагнал юм шиг бодоод орхичоод ах хэвээр юм уу? Эсвэл за тэгвэл яах хэвээр юм бид нар? Хой нөхдөө казахуудаа та нар киргизүүдээ энэ Монгол гэр чинь манахаас үүссэн юм а гэд бид нар чи яах ч үлээ тийм биз дээ. Угаасаа л тэгэхээр яах хэвээр? Ер нь энэ өнөөдөр хүн төрөлхтөнд нэг тулгараад байгаа нэг зүйл байна л да. ЮНЕСКО-гоос ч батлаа хүн төрөлхтөнд ярьж байгаа соёлын олон төрөл зүйлийг хамгаалах олон улсын түгээмэл тунхаглал гэдэг юмыг ЮНЕСКО батллаа. Соёлын бие төс хувийг хамгаалах олон улсын конвенц гэж. Өнөөдөр бид нар гар утас сэргэлж байна. Өнөөдөр бид нар машин барьж байна. Мал хариулж байгаа морь унах биш. Мотоциклаар хонь хариулж байна тийм ээ. Нэг талаараа бол энэ өөрөө жамсны үзэгдэл. Жамсны үзэгдэл. Нөгөө талаараа бид нар соёлын хувийг бодлогоор хамгаалах хэрэгтэй. Бодлогоор. Одоо би танд ганц шилээ л дээ. Улсын сайн малчин гэж монголчууд нэг л их олон малтай хүнийг би харсан. Сэлэнгийн нэг сайн малчин гэж зургатаар ярьж байгаа. Их олон эрлийн цонтой, олон гахайтай хүн байна. Олон малтай хүнд сайн малчин гэдэг тэр цол өргөмжлийг өгөх ёстой юм уу? Эсвэл одоо уламжилт дэг өсөө хадгалсан одоо малын тоотлогоо сонь юм биш. Тийм хүнд одоо сайн малчиг гэдэг өгөх ёстой юм уу? Энэ бодоор одоо яах ёстой? Хариуцах ёстой юм аа. Өнөөдөр халимг улс аймгаас малчин авч байгаа. Зөндөө олон хүн өвөр Монголд байгаа биз. Гэрээгээр малчин авч байгаа. Улсын малчин халимгт очиж юу гэхээр нөгөө малаа хариулдаг, сай сүгэ саадаг, аруул идэгээ тавьдаг. Өнөөдөр Монгол улсад мал малчин хоёр ингэ байна л та. Гэтэл одоо чинь би Дорноговын хатан болгох суманд би судалгааны ажил явж ирсэн. Тэгэд нөгөө зар тавьж байгаа. Малчин авна гэдэг. Тэнгүүд хэн очиж мал хариулж ийн гэхээр нэг юм хонь ямаагаа нэг одоо ялгадаг төдийл нэг итгээд очиод мал хариулж байгаа. Тэгсэн нөгөө нөхөр алга болцсон байна. Төөрцөн. Одоо төөрөөд алга болцсон. Одоо чи малчин хүн шүү дээ. Тэгээ ирэхүш нөгөө энэ ямаа юм байна, энэ хонь юм байна гэдэг ийм ялгадаг хүн одоо мал малдаг. Өөрөөр хэлбэл мал малчин хоёрын энэ мал дагсан соёл байхгүй болоод байна. Мал дагсан соёл. Тэгээ наад за тэгвэл тэгээд гарцын та харж юу гэж хэлж байгаа юм. Би танд дахиад яг таны өөрийн хэлсүү гэж хэлэхэд. Гэхдээ одоо тэгээд жам ёсны юм шүү дээ. Одоо тэгээд үгүй ээ. Та нар одоо энэ нүүдэлчдийнхээ өв соёлыг хамгаалахын тулд та хэд малаад байжээ. Тэр одоо тэмээгээ яад нэг хомнож сарлаг марлага сайхан тэргэн сургаа гэдэг ингээд ээж болохгүй болчихлоо шүү дээ. Яаж хамгаалах юм нэг? Энийг нэгдүгürt урамшууллын аргаар шийдэх хэрэгтэй. Урамшуул гэдэг маань юу гэлээд юм гэхээр нөгөө одоо арганда шинэ хөхөөрөндөө ариг хэсгэж байгаа хужаагийн хуунцаасаа хэрэглэхгүй байгаа ард түмэн мотоциклаар биш мориороо хонь хариулж байгаа ард энийг урамшуулах хэрэгтэй байна. Нөгөө ноосны урамшуул арьс ширний урамшуул гэдэг малчтад байд юм л шүү дээ. Яг тэр шиг урамшуулах хэрэгтэй. Нөгөө талаар захиргадлын арга хэрэгтэй. Захиргадлал гэдэг нь юу гэлээд юм гэхээр
чи одоо юу гэдэг нь уус одоо хүн татвар оногдуулж та тэр машин барьдаг тийм ээ. Машин татвар оногдуулж байна. Яг тэрэн шиг хөдөө мал малж байгаа хүний татварыг хөнгөлт юм уу яа тийм. Ийм аргаар тэр одоо хүний мал маллах тэр урамшууллыг бий болгох. Ийм бодлого Монголд огт байхгүй. Тэгэхээр та энийг түүхчнийхээ хувьд ингэх ёстой гэж бодож байна уу? Ерөөсөө өнөөдрийн энэ хавтгай болцсон энэ гариг ертөнцид энэ дэлхийн ертөнцийн чинь интернетгүйгээр амьдрахаа болсон дэлхийн ертөнцийн ямар ч байсан нүүдэлчтэй Монголын тэр өв соёлыг аваад амьдраад явах тийм цаг хугацаа ишээ хэр удаан байна гэж та хараад ийм арга хэмжээ авах тухай ярьж байгаа. Одоо жишээ нь би өөрөө Дорногов аймгийн хүн л дээ. Манай Дорногов аймгийн засаг дарга одоо өөрийнхөө тэр мөрийн хөтөлбөр Дорногов аймгийг хөгжүүлэх бодлого ярьж байгаа. Нэгд юу гэдэг уул уурхай гэдэг юм. Гурван хүчин зүйл өвшүүлж байгаа байхгүй юу? Нэг энэ гурван хүчин зүйлийн нэг нь аялал жуулчлал гэж байгаа. Аялал жуулчлал. Өөрөөр хэлбэл юу хэлэх гэхээр Монгол улс өөрөө аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар боломж байна. Бид нар мэдэн штэ сонжин болдог одоо энэ сонжин болдгийн морьтой өшөөнөөс өөр Монгол улсад аялал жуулчлалын цогцлуур байна уу? Өөрөөр хэлбэл нүүдлийн соёл өөрөө аялал жуулчлалын том бүтээгдэхүүн. Энийг Монгол улсад хэрэгжүүлж байгаа ямар ч бодлого байхгүй. Байгаль орчин аялал жуулчлалын яам гэл том яам байна. Би энэ яамны бодлогыг ерөөсөй ойлгохгүй юм л да. Гэтэл нүүдлийн соёлыг энэ мал малж байгаа энэ ард түмнийг яаж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох вэ? Одоо өнөөдөр соёлын хувийн төв Монгол улсын боловсрол соёлын тухайн спорт яамны дэргэдэх соёлын хувийн төв айраг бид нар айраг мэдэн шүү дээ. Монгол хүн бол айраг ухт дуртай. Энэ айргийг одоо ЮНЕСКО бүртгүүлнэ яриад байж байгаа. Гэтэл айраг чинь өөрөө юу юм бэ? Чи маш том соёлын өв шүү дээ. Булган аймаг, Дорногов аймаг, Дундгов аймаг, Төв аймаг айраг дагсан энэ соёлыг яаж энийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох энэ ямар ч бодлого байхгүй. Тэгэхээр нүүдлийн соёл бол өөрөө аялал жуулчлалын том бүтээгдэхүүн. Энэ дэр төр өөрсдөө энэ дэр захиргаатын болоод урамшууллын юм арга хэрэглээд энийг бий болох хэрэгтэй юм аа. За тэгвэл тэр соёлын өвдөнд холбоод тэгвэл та сая ярианда дурдсан яамны бодлогыг ойлгохгүй гэж байна тийм үү? За тэгвэл яамн дотор чинь соёлын өвийг хамгаалах төв гэж байгаа. Миний мэдхийн би бол тэндээс соёлын бит бус үеийг тээгчдийн тухай нэг 3 цуврал нэвтрүүлэг хийх гэж тэнд хүмүүстэй уулзаж явж ирсэн. Тэр төв өнөөдөр юу хийж байгаа? Энэ таны яриад байгаа бодлого та жишээлх юм бол одоо телевизээр ярьж байна те. Ийм байх ёстой гэд тэр төвийнхэнтэй уулзсан уу? Түүхчид энэ дээр юу яаж хандтай? Яг нь Монгол улс бол өнөөдөр эрдэмтэд их сайтай. Би нэг бол баталгаатай хэлнэ. Би өөрөө шинжлэх ухааны академийн түүх археологи хөрөлд 14 жил ажилласан. Монгол улс эрдэмтэд сайн, мундаг эрдэмтдтэй. Хамгийн гол нь олон түмэнд хүрэх асуудал төр асуудал байна. Та яамыг асууж штэ. Яам бол өнөөдөр би өөрөө боловсрол соёлын шинжлэх ухааны спорт яамны дэргэдэх түүх соёлын дурсгалд үнэлгээ зэрэгэл тогтоох мэрэгжлийн зөвлөлийн гишүүн. Энэ зөвлөл 15 гишүүнтэй. Өөрөлд Монгол улсын шилдэг 15 эрдэмтэн байдаг гэж би ойлгодог. Өв соёлыг үнэлнэ гэдэг нь яг яана гэсэн. Түүх соёлын дурсгалд үнэлгээ тогтооно. Үнэлгээ тогтооно. За хэрвээ олдох юм бол үнэлэх нь. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр манай энэ төр өөрөө энийг ойлгохгүй байгаа. Одоо би нэг юм ганцхан жишээ хэлье. Би өөрөө Монгол гэр гэдэг ном бичсэн. Та тэрийг хамгийн нэвтрүүлгийнхэнд асуусан шүү дээ. Монгол гэр өөрөө ЮНЕСКОд бүртгэгдсэн өв. Би Монгол гэрээр ном биччихлээ. Баатар үлэг гэдэг одоо манай яамны сайдын засгийн газрын тогтоолоор 2023 он хүртэл соёлын бие төсөөийг хамгаалах үндэсний хөтөлбөр гэж одоо батлагдлаа. Монгол улс нэг 10 хэдэн өвөө ЮНЕСКОд бүртгүүлсэн байд. Тэнгүүд би сайдад одоо өсөлт гаргалаа л та. Миний Монгол гэр гэдэг номыг та дэмжээч гэдэг. Сайдаас ямар хариулт ирсэн бэ гэхээр дэмжих боломжгүй гэдэг хариулт ирсэн. Гэхдээ тэгвэл дэмжин гэдэг нь яг юу хүсэж байгаа? Одоо бол номыг хэвлээд өгөөч л гэж аахгүй. Одоо мөнгө л хүсэн шүү дээ. Монголын эрдэмтэд чадaltaй номоо бичнэ. Монголын эрдэмтэд яага ядуу байдаг бол энд юу дутагддаг зөвхөн мөнгө л дутагддаг. Хэрвээ Монгол гэр өөрөө ЮНЕСКОд бүртгэгдсэн өв. ЮНЕСКОд бүртгэгдсэн өвөө дэмжихгүй бол яах гэж юм хөтөлбөр баталт юм бэ? Би нэг ойлгохгүй байгаа байхгүй. 2023 он хүртэл
соёлын бие төс хувийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталчлаа. Хөрөлсөх сайдын, Монгол Улсын ерөнхий сайдын одоо Баатар билэг сайдын гарын үсгтэй юм хөтөлбөр баталчлаа. Тэгвэл Монгол гэрээ өөрөлдөө ЮНЕСКОд бүртгэгдсэн өвөө хамгаалах гэж түгээн дэлгэрүүлэхийг дэмжихгүй бол юу дэмжих гэдэг. Би нэг өөрөөсөө ойлгохгүй. Тэр хөтөлбөр тэгээд 2023 гэдэг нь яагаад 24 биш 23 энэ. Яг нэг юм 4 жилийн мөрчлөг байх шиг байна. 4 жилийн мөрчлөг. Сайд усныхаа дараагаар за. Би энийг ерөөсөө ойлгохгүй байна. Тэ. Одоо Баатар билэг сайд өөрөө Монгол улсын их сургуулийг төгссөн, археологи, антропологи анги төгссөн. Одоо би бол 2001 онд төгссөн, мань хүм 2002 онд төгссөн. Маш сайн ойлгох хэрэгтэй юм. Тэгээ би яг би өөрөө ямар нэгэн улс төрийн хүн биш шүү. Энийг та маш зөвөр ойлгоорой. Ямар нэгэн нам улс төр тариалагддаггүй. Хин нэг муулах гэж энэ нэвтрүүлэхт ороогүй гэдгийг та ойлгоорой. Яг угаасаа энэ хүмүүсийн үзэл бодлыг л сонсох хэрэгтэй нэвтрүүлэг юм чинь. За ийм болцоод байна. Тэгээ та одоо төрөөс за мэдээж ном хэвлүүлэхэд мөнгө хэрэгтэй. За би соёлын бос яг тэрийг асуух гэсэн байхгүй. Тэр үнэлнэ гэдэг байгаа нь юу гэж байгаа юм. За жишээлх юм бол тэрэн дээр тэр соёлын өвийг үнэлэх гэдэг дээр тэгвэл одоо хэдэн төгрөг байдгийг. Одоо ингээд яг тийм чухал асуудал үндэж байна. Энэ 280 сая төгрөгийг тавьсан байгаа Монгол улс. Нэг жилд үү? Нэг жилд. За. Үзмэр хөдөлж явах. Одоо өөрөөр хэлбэл Монгол улсын бүх музейгээс энэ манай зөвлөлд хүсэл ирж байгаа байхгүй юу? Угаасаа ирдэг. Өөрөөр хэлбэл Дорногов аймгийн музей ийм одоо имэйл авъя. Баяуулгын аймгийн музей ийм одоо зөвлөл музейд авъя. Энийг одоо дорж игдэг хүн тэдэнд төгрөг үнэлж байна. Гэтэл 280 сая төгрөг та боддоо. Маш бага мөнгө. Өөрөөр хэлбэл Монгол улс соёлынхаа өвийг тэр бумаар нь хөдөлж авах хэрэгтэй байхгүй юу? Хөдөлж авах хэрэгтэй. Гэтэл хөдөө орон нутгаар ченжүүд явж байна. Ченжүүд. Ямар ченж хэрэг штэ. Одоо юу гэдэг нь Дорногов аймгийн Даалан жаргалан сум гэдэг юм уу? Дундгов аймгийн Баян жаргалан сум гэдэг юм уу? Ингээд ченжүүд явж байна. Тэд нар юу гэж ихээр айлд очиод одоо имэйл хазаар чөдөр ногт авдарсаа юу байдгийг тэр үгдийг хөдөлж явж байна малчтаас. Хөдөлж яваад штэ. Монгол улс биш 8-ч хөдөлж яваад байна. Тэр хөдөлж авсан зүйлээ хожаанаар авдаг. Энэ бол ерөөсөн маш одоо юу гэдэг нь одоо ил байгаа асуудал ил. Гэхдээ харин тийм тэгэхэд энийг ил байгаа юм билээ. Ягаад гэвэл бид имэйлийн Монголын одоо баатарлаг дайчин Чингисийн үеийн баатруудын унаж явсан имэйл энэ юм гээд нэг имэйл хийгээд одоо ингээд энэ юм болж байгаа гэд асар том одоо үзэсгэлэн дэлхийг хэрэн хисээд яваад маш их хэмжээний мөнгө олж байгааг бид нэр одоо харжлаа шүү дээ. Тэгээд дахиад төрлөө буруу хийх үү яах вэ? Мөнгөгүй зовлон дээр л тулж очиод байна уу яах вэ? Одоо төрлөө буруу хийхээс өөр арга бол надад бол алга. Төр чадaltaй байх хэрэгтэй. Төр баян байх хэрэгтэй. Төр хүчтэй байх хэрэгтэй. Соёлынхаа хувьд эзэн байх хэрэгтэй төр. Яагаад өнөөдөр монгол хүн энэ соёлынхаа хувийг бид гадаад алдаад байгаа юм бэ? Засаг өөрөө хүчтэй байгаад энийг худалдаад бүгдийг авах хэрэгтэй шүү дээ. Би ингээд хөдөө яваад одоо ингээд хэрвээ та чинь манай гэрт очиж үзэх юм бол одоо надад айдаа авдар байна. Арга савар юм, ойр зур юм, угсаад нийдүүлгийн зүйл байна. Би нэг цуглуулдаг байхгүй юу? Монголд ийм цуглуулгатай үнийг хаана хэн байгааг би маш их мэддэг. Энийг судалдаг. Өөрөөр хэлбэл эн чинь өөр өв. Энийг төр одоо ингээм хамгаалал. Одоо ингээд бид нар чинь ганцхан жишээл музейг яриа л да музей. Монгол улс яагаад ингээм музей байгуулдаг юм бэ? Бага музей цуглуулдаг хүмүүс нь цуглуулад гэртээ байлгаад байж болохгүй. Бага хэдэн музейг яагаад торддог юм бэ? Зөвхөн Монгол гэрээр музей байгуулах боломж байна. Өнгөрсөн онд Монгол гэр ийм урлагчдын, үйлдвэрлэгчдийн, аялал жуулчдын холбоог намайг өрсөн ингээ шинжилгээ өрлөө л да. Тэгэхээр 70 компани байгаа. 70. Өөрөөр хэлбэл гэр үйлдвэрлэдэг 70 аж ахуй нэгж байна гэсэн үг. Тэгвэл энэ 70 аж ахуй нэгж өөрийнхөө нийгмийн хариуцлагын хүрээнд 70 гэр үйлдвэрлээд өгөлдөө. Би өөрөө нэг Монгол гэр үйлдвэрлэх компани бол би нэг хийгээд
Тэгэхээр 70 компани 70 гэр байгуулад өгөхөд эн чинь музей усаад ирж шүү дээ. 70. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ өөрөө аюул жуулчлалыг ингээх одоо соёлын үеийг бүтээн босгох маш чухал боломж байна гэсэн үг. За. Энэ хэсэг яриагаа би нэг л асуултаар өндөрлөх гээд байна. Ерөөсөө энэ өвийг ингээд соёлын өвийг байлгаад энэ өв шүүгээд одоо тэгээд жоохон үнэнтэй нүүр тулах юм бол одооны хүүхд энэ аюул жуулчлалыг татах гэдгээр нь би яриаг байна. Ерөөсөө энэ сурталчлах тухай түрүүн та дурдаад өнгөрчлөө шүү дээ, тийм ээ. Тэгээд би ингэж бодоод байна л да. За монголчууд за имэйлээр яриа. За эсвэл таны одоо гэрээр яриа. Одоо аргын 1900 хэдгээр он гэхэд ийм гэрт монголчууд амьдарчаад дараа нь доторх нь ийм байжгаад ийм болж өнөөдөр ингэж яагаад ингэж үзүүлэх юм л дээ. Тэгээд энийг чинь залуу үед үлдээх хэрэгтэй байгаа үстэй. Өнөөдрийн залуучууд чинь миний өв гэж одоо ганцхан түүхчд биш, энэ чинь миний өв шүү гэж ойлгох хэрэгтэй байгаа. Зүгээр нэг тийм цуглуулгатай хүн болох гэж биш те. Тэгэхээр би юу асуух гэдэг нь тэгэхээр түүхийн баримт нотлохыг цуглуулах. Одоо энэ асуулт би таны түүхчийн хувьд тавиад байна. А түүхээ ухамсарлаж ойлгох хоёрын хооронд ингээд зам салцсан юм шиг санагдаад байна. Би яг түрүүндээ яриагаал эхлэх гээд байна л да. Монголын түүхчд бол түүхийн судалгааг бол өндөр түвшинд хийж байгаа. Монгол судлал бол дэлхийд Монголын түүх судлал бол асар өндөр түвшинд хүрсэн. Хамгийн гол нөгөө таны асуугаад байгаа нөгөө олон түмэнд хүрэх, ялангуяа хүүхэд залуучууд хүрэх энэ юм дутагдаад байгаа. Өөрөөр хэлбэл би нэг жишээ хэлээ л дээ. Би шинэ тухайн академийн түүх археологийн урлагт ажиллаж байсан. Америкаас Монгол Empire гэдэг өөрөөр хэлбэл Монголын эзэнт гүрэн гэдэг ийм сурагчиг байна. Өөрөөр хэлбэл Америкт Монгол аав ээжтэй Монгол хэлээ мэдэхгүй, Монголд байгаагүй тийм хүүхдэд зориулсан сурагч байхгүй. Та ойлгож байна. Өөрөөр хэлбэл Америкт төрж өссөн Монгол хүүхдэд зориулсан тийм сурагч байгаа. Монголын эзэнт гүрэн гэдэг. Гэтэл өнөөдөр Монголын энэ одоо боловсролын тогтолцоонд Монголын эзэнт гүрэн ямар хэмжээнд одоо хичээлд орж байна гэдэг нь бол маш бага. Өөрөөр хэлбэл Монголын түүх соёлын үеийг Монгол хүүхдүүд яаж эзэмшиж байна? Одоо англи хэл сурах чухал, математик сурах чухал нэг юм болчиход шүү дээ. Өөрөөр хэлбэл таны асуулт бол ерөөсөө энэ боловсролын тогтолцоонд Монголын түүх соёлын үе бол дархан цаазтай хичээл байх хэрэгтэй. Дархан цаазтай. Математик бага ороод ин гэж ярьж шүү дээ өнөөдөр. Англи хэл бага ороод ин гэж ярьж байна. Тийм биш. 2 настай хүүхдэд англи хэл заагаад тэгээ аав ээж нь баярлаа сууж байгаа. 2 настай хүүхд монгол хэлээ сурах ёстой. Тэр хүүхд тодорхой төвшөнд тэр дэлхийн соёл тийм ээ олон улсад гарах ёстой. Тэгээс 2 настай хүүхд бол Монголынхаа юмыг өөрөө мэдэх ёстой. Монгол эцэг эхээс төрсэн монгол хүүхд өнөөдөр монгол хүн болж хүмүүжих ёстой. Тэр юус Монголд байхгүй. Ямар ч ойлголт байхгүй. Яамч бодлого байхгүй эцэг эхчүүд нь боддог байхгүй. Би 4 хүүхэдтэй. Миний 4 хүүхэд өнөөдөр монгол хүн болж төлөвшөх ёстой юу гэдгийг л одоо би шийдэх гээд штэ. Гэтэл англи хэл сураал, солонгос кино үзээл. Одоо тэгээд бид нэр түүхийн өв соёлоо яаж аюул жуулчлалын яаж мөнгө болгож, яаж амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд ашиглаад тэрийг хадгалж авах тухай дээр толгоогоо ажлуудъя гэсэн. Бид нар яагаад ажиллаж чадахгүй байна? Тэр би бас л нөгөө яам тамгын газар нэг муулах юм болж байна. Байгаль орчин аюул жуулчлалын яамны газрын даргын ярилцлагыг би телевизээр харж байсан. Жуулчдын тоо нэмнэ гэдэг. Тоо нэмэх бол хэрэггүй. Өөрөөр хэлбэл үзэж харах юм аа бий болох хэрэгтэй. Одоо би нэг жишээлээ л дээ. Өөр монголчууд яаж энэ нүүдлийн соёлын үеийг өнөөдөр маш нухацтай бий болгож байна. Өөр Монголд Монгол бичгийн музей байна. Монгол бичгийн музей. Монгол бичгийн музей Монгол улсад яагаад байхгүй юм бэ? Та боддоо Монгол бичиг монголчуудын өмч үзтээ. Гэтэл өөр монголчуудаар дамжуулаад хятад ийм музей байгуулчихлаа. Мантхай цэцатын гэл бид нар 1988 он 89 онд монголчууд маш том түүхэн кино хийсэн. Мантхай цэцат. Мантхай цэцат өнөөдөр хаа вэ? Хөх хотод мантхай цэцатны хөшөө байна. Яагаад Монголд мантхай цэцатны дурсгал байхгүй вэ?
Би сүүлийн 3 жил Дорногов аймгийн Хатан булаг суманд Хатны булгийн нууц гэдэг археологийн төсөл удирдах ажиллауллаа. Энэ дурсгал өнөөдөр Мандахаас Цэцатантай холбогдож байгаа. Бид нар өөрөлдвөл Монгол улсад Дорногов аймгийн Хатан булаг суманд Мандахаас Цэцатан байжээ гэдгийг бид нар тийм таамаглалыг бид төвшүүлээд байгаа. Та боддоо. Хятадд Мандахаас Цэцатан байхад Монголд яагаад байхгүй юм бэ? Яагаад Монгол улс өөрийнхөө түүх соёлын өвд эзэн суухгүй байгаа юм бэ? Энэ бол маш том хариуцлага асуудал. Тэг яагаад гэд би бол хариулж мэдэхгүй юм байна. Та тэгэд яагаад ийм байгаа юм бэ гэдэг та хариулж чадж байна уу? Хариулт нь. Яагаад гэвэл энэ бодлого байхгүй наа. Бодлого байхгүй. Гэхдээ харин яагаад бодлого нь байхгүй байгаа? 4 жилээр огт энэ бүхнийг ойлгож амжаагүй сайдууд өөрчлөгдөд байна уу? Ерөөсөө бидний энэ төр засаг гэд хүнээр ярихгүй байгаа даа шүү дээ. Бид нар төр гэд нэг тийм өөр юмд яриад байгаа шүү дээ. Тэрэн дотор маань тэрийг бодож ойлгох хүмүүс оруулж чадахгүй байна. Би нэг жишээ хэлээ л дээ. Одоо налайх руу явдаг тийм бид нар. Налайхаас цааш яваад нөгөө энэ төр Тонёкокийн Билгааны Туркийн дурсгал байгаа шүү дээ. Эрдоган гэдэг Туркийн ерөнхийлөгч Монголд ирсэн. Монголд ирээд тэгээ налайхаас цаашаа шорон замаар тэр түүхэн дурсгал дээр очисон. Ичиж өгмөр юм байгаа байхгүй. Туркийн ерөнхийлөгч юу гэсэн гэж шорон замаар намайг яагаад явуулж байгаа юм бэ? Хар зам тавь. Одоо тэр налайхаас тэр Туркийн дурсгал дээр очиход хар зам тавьчихсан. Гэхдээ та боддоо. Туркийн ерөнхийлөгч ганцхан яваад тэн дээр хар зам тавьчихлаа. Туркийн ерөнхийлөгч одоо энэ хар хорин дээр очиод харанаас хойшоо Билгааны зам гэдэг ингээд хар зам байгаа шүү гэж Турк тавиад өглөө шүү. Яагаад Монгол улс өөрөө энэ түүхийн дурсгал эзэн байж чаддгүй юм? Яагаад? Ичмээр байгаа үз. Тэгэхээр бид нар өөрсдөө энийг тэгэхээр энийг чинь бид нар судалж мэдж байгаа ингэж явах ёстой. Энэ яагаад ирээдүйн хойчд бидний цаашдаа юмд хэрэгтэй гэдгийг ойлгодог хүнцүүдэд энд гэдэг дээр би бол тэгж хариулдаг. Яг өөрөөс ойлгох хүн байхгүй. Энэ ойлгохгүй байхгүй. Гял цал хийсэн юмд автаад монголчууд тэгээ өөрсдийнхөө энэ ямар их баялаг өвтэй ард түмэг гэдэг ойлгохгүй. Тэгэхээр гадныхан харж хандаад шүү дээ. Нэг удаа шорон замаар явангуудлаа хар зам тавиад өччих шүү дээ. Юу гэсэн үг вэ? Бүх юм дахиад эргээл мөнгөн дээр л очиод байна л та. Бид нар юутай чадал алгадаа одоо бас хэцүү байна да гэд ингэж байна. Би дахиад нэг юм асуух гэсэн. Та нэвтрүүлэгт оролцох тухай яриад ингэж яхад бол ойрд нэлээд завгүй байна. 2-3 доктор энэ зэрэгээ хамгаалж байна гэж ярьжсэн. Өнөөдөр бид нар одоо яг энэ цаг үе бол маш олон доктор, маш олон магистр, маш олон эрдэмтэд төрдөг үед л та бүхэн ярилцж байна л да. Чансаагийн тухай ярмаар байна. Гүймэ олон хүн доктор болох юм аа. Нөгөө буянгийн жаргал сайхангүй хэлсэн байдаг шүү дээ. Монгол доктор олон болчихжээ гэдэг. Яг би өөрөө бол 2012 онд доктор хамгаалсан. Монгол улсын туваарчууд гэдэг сэдвэр. Би Баян-Улгийн аймгийн Цэнгэл суманд 70 онсон байт. 70. Ховд аймгийн Буянт суманд би 60 онсон. Нийт ингээд туваарчуудын дунд би 120 онсон байт. Өөрөлдвөл дунд нь амьдэрч би Оросын туваад би 4 удаа очиж ирсэн. Хамгийн сүүлчийн удаа гэхэд би 3 сараар очиж ирсэн. Өөрөлдвөл би өөрөө яаж доктор хамгаалсан процессыг танд нэг товчхон хэлээд байна л да. Би өөрөө соёл урлаг судлалаар доктор хамгаалах зөвлөлийн эрдмийн зөвлөлийн гишүүн. Өөрөлдвөл би докторыг бий болгож байна гэсэн үг тийм. Яг уу доктор 2 янз байдаг. Нэгд бол доктор бол яг нэг доктор хамгаалах. Хоёрт бол доктор байх. Манай ингээд академич бол доктор багш ингээл манай Ахмад ирдэд тэлдэг л дээ. Доктор байх хэцүү гэж. Хамгаалах, доктор хамгаалах бол нэг хэрэг. Доктор байх бол өөрөө нэг хэрэг. Би бол өөрөө доктор төрүүлдэг хүний хувьд бол докторуудыг муулмааргүй байна л да. Тэгэл доктор байна гэдэг өөрөө маш хүнд асуудал. Тэгээд доктор байж чадахгүй бол доктор яг доктор цолтой, доктор хамгаалцсан. Тийм. Одоо манай ах багш ярьдаг л да 30 минут хөл салганаад 30 жил үр шимийн хүртнэ гэж. Докторийн эрдмийн зөвлөл дээр ингээд 30 минут ингээд
эрдмийн зөвлөлийн гишүүд ямар асуултанд хариулаад ингээл дараа нь эрдмийн зөвлөл батлаад доктор болгочихж байна л да. Яг энэ бол маш том хариуцлагын асуудал. Яг Монгол улсын өнөөдөр эрдэмтэд доктор болно гэдэг бол өөрөө эрдэмтэн болж байгаа хэрэг. Эрдэмтэд бол олон байна. Доктор байна гэдэг бол маш хамгийн хэцүү асуудал. Би бол өөрөө 10 гаруй ном бичсэн байна. Би бол өөрийгөө жишээ нь одоо доктор байж чадж байгаа л гэж ойлгодог. Миний 2 ном боловсрол соёлын спорт яамны шинжлэх ухааны шилдэг бүтээлд 2 ном шалгарсан. Бас л нэг үзүүлэлт. Спортоор ярих юм бол дэлхийн аваргаас медаль авч яана л гэсэн үг. Тэгэхээр ном бүтээл тойрох бол нэг асуудал, доктор хамгаалах бол өөр асуудал. Ийм л ялгаатай. Өөрөөр хэлбэл таны асуултанд би чанарыг бол ярих түнхэр хэцүү байна. Ойлголоо. Их деликат найруулчлаа. Би түрүүн та яг нөгөө нэг түүхэн өвийнхаа тухай яриад тэр асуултанд хариулахгүй үлдчихлээ л дээ. Бид нэг тийм түүх бичдэг, зохион бичдэг хүмүүсийн зарим нэгэн золиос бол болцоо. Одоо миний үеийнхэн бол жишээлх юм бол яг монголчууд юм шиг мөртлөөсөө Монгол улсад төрсэн Монгол улсын иргэд юм шиг мөртлөөсөө бид нэр 2 өөр түүх үзсэн. Өнөөдрийн миний түүхийн хичээлд үзсэн, миний үзсэн түүх одоо өнөөдөр бидний хүүхдүүд үзэж байгаа түүхээр шал өөр. Эднэр яах ёстой юм? Яг тийм синхронны ижил төвшөнд байх ёстой мó? Бидний зарим түүхийн, зарим гол үйл явдлуудыг та үнэт үеийг маань, түүхийн үеийг маань хулгайлж гин гэдэг шиг гадны улсад ч бичигдээд явж байгаа шиг байна. Тэгэхээр түүхийг би түр хэлсэн юм, түүхэл дархан цаацтай байх ёстой. Дархан цаацтай хичээл байх ёстой. Монгол хүн баг улчраасаа эхлээд би хүн болж төлөвштлөө энэ агуу түүхээрээ амьсгалж явах ёстой. Өөрөөр хэлбэл түүхийг Монгол хүүхдүүд номлох ёстой. Би Туркид нэг ажиллаар явж байсан юм. Буудлын ресепшн жамуухыг надаас асууж байгаа байхгүй, жамуух. Би амар гайхсан. Яагаад гэсэн чинь яагаад жамуухыг асуугаад байгаа юм бэ? Чингис хааныг дэлхийн мэднэ. Гэтэл жамуухыг асууж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Туркийн тэр боловсролын тогтолцоонд Монголын түүхийг үздэг байхгүй. Монголын түүхийг туркууд зааж штэ. Гэтэл монголчууд Монголынхоо түүхийг хэрхэн яаж үзэж сурж байна? Харин тийм. Тэгэхээр энэ заахгүй таавал одоо бүр миний ярьсныг бүр даваад заахгүй байгаа тухай ярьчлаа. Би бол ерөөсөө шууд асуучих. Түүхэн үйл явдлын түүхийн баримт нотлогоо цуглуулдаг түүхчтэй байна. Тэрэн дээр өөрсдийнхөө дүгнэлээд түүхийг бичиж явдаг. Өөрөөр хэлэх юм энэ бол одоо субъектив үнэлгээ дүгнэлт эргэцүүлэлт юм болоо явчихж штэ. Тэгэхээр байдгаараа байдаг нэг түүх, улс төр болоод бусад өнгө орсон бас нэг түүх яваад байна да. Яг уу түүх бол тоглоом биш. Улс төрийн нөлөө бол заавал ордог. Аль ч үед байдаг. Энийг бол хэн ч үгүйсэх арга байхгүй. Өөрөөр хэлбэл тийм ээ. Заавал одоо юу гэдэг нь түүх ингээд бичигдэж штэ. Тий. Хамгийн амьд шинжлэх ухаан бол түүх гэдэг байгаа штэ. Субъектив нөлөө бол өөрөө байдаг. Энийг бол үгүйсэх арга байхгүй. Одоо юу гэдэг нь чинь би хэлээ л дээ. Галдан бошхтыг л яриа л дээ. Галдан бошхтыг баруун монголчууд магтаж байна. Төв болгочууд нь муулд юм уу? Чингүн жав, хатгаадын чингүн жав гэл нэг хэсэг түүхчд ингээл мандан бадруулж итэл нөгөө хэсэг нь болохоор зүхтаас аргуул манжид идэлгсэн ч гэдэг юм уу. Түүх энийг бол ямар өнцгөөс аль өнцгөөс хэн бичиж гин субъектив нөлөө бол заавал байдаг. Энийг бол үгүйсэх арга байхгүй. Гэхдээ үндсэн одоо энэ түүхийн энэ төв шугам байх хэвээр. Төв шугам. Галдан бошхтыг одоо үгүй та боддоо би нэг эмгэнэлтэй жишээ хэлээ л дээ. Өндөр гэгээн зан узрын Өврангай аймаг 9 зүйл боллоо шүү дээ. Тэгэхэд Баруун аймгийн нэгч бүх хийж барилдаагүй байна. Яаж байгаа юм бэ энэ чинь? Жалгах гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл ойрдууд халахын наадамд ирж барилдахгүй байгаа байхгүй юу? Энэ бол маш эмгэнэлтэй юм. Нэг талаас айгүй айхтар мэдээд байгаа юм шиг болоод байгаа юм биш үү түүхээ? Өөрөөр хэлбэл энийг юу гэж ойлгох юм бэ? Яагаад бүрэн төгс арслан мөнхөт авраг Монгол энэ чинь Монгол улсын бүх штэ.
Тэгэхэд яагаад үр хангаа наадамд ирж барилдахгүй вэ? Энэ би бол үнэхээр ой готж байгаа байхгүй юу? Ийм байж болохгүй. Монгол улс бол Монгол улс. Халах ойрд гэдэг ийм жалга дугны үзэл нэг ийм тухайн тэгээд түүхэнд бичигдсэн юм. Тэгэхээр ингэж болохгүй гэдгийг түүхээр л бид нэр ойлгуулах тухай битээр сая 40 минутын турш ярьчлаа л гэж би бодож байна л да. Зөндөө олон асуултад хариулт авахар байна. Ер нь бол сонирхолтой ярилцлага, сонирхолтой асуултууд үлдлээ гэж бодож байна. Тэгээ сая дөнгөж би энийг би үзэгчд дөрөв таны өөрөөс ч өмнө хэлчихье гэж бодлоо. Та сая бүхэн тухай ярьчлаа шүү дээ. Хинтээ аймагт чинь Чингис хааны төрсөн дэлгүүн болдог 3-4 болцоод бас сумдууд нь хоорондоо булаацлаад байгаа тухай та дөнгөж ярьсан шүү дээ. Гэхдээ энийг дэлгэрэнгүй яриха болъё. Ингээд таны бодол тэгээд яагаад ийм бэ гэд төгчд мань бодоод явуулгүй. Яах ёстой бэ гэд гаргаад тэр сайдтай дахин очтгүй яадгүй. Энэ дээр хүчээ нэгтгэх ийм л ажил биднэрт үлдчихэж байгаа шиг байна. Ягаад гэвэл бид нар одоо ингээд хичээл сургууль амраад бүгдээрээ л тэр газараар явна. Хүүхдүүдтэй өөрсдөө ярьдаг, мэддэг түүхтэй байх ёстой л гэж би бодож байна. Тэгээ танд баярлалаа. Тэгээ би нэвтрүүлгийнхаа төгсгөлд нэг жижигхэн түүх яриад таны бодлыг сонсоод нэвтрүүлгээ өндөрлөө. Энэ Черчиллийн тухай нэг тийм дурсамжаас би ярих гэдэг юм л да. Дэлхийн 2 дугаар дайны үед Черчил их Британийн төсвөө батлах гэд төсөв нь ороод ирж гэн л дээ. Тэгээ ингээ харж яснаа. Энэ нөгөө урлаг гэж байгаа. Энд урлаг гэдэг чинь нөгөө энэ дотор бол ганцхан бидний ойлгодог урлаг биш түүх соёл юм шиг байгаа юм л да. Тэрэн зориулсан төсөв хаана байгаа гэдэг чинь. Үгүй ээ, ерөнхий сайд минь чинь яаж юу яах вэ? Дайн дажинтай байхад бид нар чи яаж тэр урлаг түүх соёлд чинь мөнгө гаргах юм бэ гэж хэлсэн гэж байгаа. Тэгсэн чинь үгүй тэгвэл би одоо юуны төлөө байлтаад байгаа юм гэж гайхаж асуусан гэж байгаа. Ийм түүх. Тэгэхээр энэ Монгол улс ч гэсэн дэлхийн 2 дугаар дайны үед Монгол улсын их сургуулийг байгуулсан шүү дээ. Чи болсон. Тийм. Тэгэхээр энэ өөрөө би дахиад нөгөө юм ярих гэдэг. Дархан цааз гэдэг юм. Соёлын өвөл өөрөө дархан цаазтай байх хэвээр. Юуны төрөнд нэгдүгээр игнэнд байх хэвээр. Манай энэ төр засаг энийг ойлгоосоо. Одоо өнөөдөр музей барих уу, яах уу, хаана барих уу гэл ийм ядарсан юм. Би өнөхөр иччихэ. Ийм ядарсан юм ярьж болохгүй. Музей байгуул та, байгуул, барь. Археологийн музей, угсаатны музей, байгалийн түүхийн музей. Байшин нэг юм хэдэн төгрөг гаргаад байшин барих ийм одоо Оросод та мэднэ мелки юм гэж ярьдаг. Бити мелки юм ярил л та. Би үнэхээр хэлмээр байна. За ойлголоо. Том юм ярил л та. За баярлалаа. За цагийн үзэл бодол нэвтрүүлгийн удаагийн дугаар үүргээр өндөрлж байгаа үзэгчтэй өнөөдрийн манай нэвтрүүлэгт түүхч Төв хааны доктор Батүлзийн Баатар хүү оролцлоо. Анхаарал үзэгчтэй баярлалаа баяртай.